Засгийн газраас тодорхой шийдэл хүлээсэн эмч багш нарын ажил айлд хүрээгээ тэлж байгаатай зэрэгцэн төрийн бусад албан агчид ч цалин нэмэгдүүлэх асуудлыг хөндөж эхэллээ. Ингэснээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага эрх баригчдын толгойн өвчин болоод байгаа юм. Энэ хүнд нөхцөлд Монгол Ардын нам дотроо хагаралдаж тал хувийн засгийн газрын бодлогыг шүүмжилсээр намын бүлгийн хуралдаач орж ирэхээ болоод байгаа юм. Ийм нөхцөлд асуудлыг улс төржүүлэлгүйгээр бодиттой харж шийдвэрлэх нь чухал юм а. За тиймдээ ч засгийн газар цалин тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын ажлуудаа танахаас өөр гарцгүй болсноо илэрхийллээ. Харин хүүхдийн мөнгө рүү гар хүрэхгүй гэдгийг онцолжээ. За эмч багш нарын шаардлагыг дагалдаа төрийн бүхий л албан хаагчид цалингаа нэмэгдүүлнэ гэж үзвэл Монгол улсын нийт төсвийн зардлын 50% зөвхөн цалинд зарцуулах нөхцөл үүснэ. За энэ тохиолдолд төрийн байгууллагууд шатхуун унаа, цаас бичих хэрэг гээд өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломжгүй байдалд хүрнэ гэсэн үг юм. Иймээс ч багш эмч нарын шаардлагыг биелүүлэхийн тулд хүүхдийн мөнгөнд зарцуулах 1.5 их найдад гар хүрэх асуудал төсвийн байнгын хорооны даргын өрөөнд гишүүд хуралдах үед хөндөөгдөжээ. За нэг нөгөөлөхөд нөгөө талдаа багш эмчнэр ингээд жигсаал хийхээр цалингаа нэмүүлчихдэг юм байна гэж. За бусад төрлийн албаагч нар маань жишээл яах юм төрийн үйлчлэгээнийхэн байж байна. За байгаль хамгаалагч ч гэсэн энэ юунуудаа илэрхийлж байгаа. За энэ үед нэлээд яригтай л асуудал руу одоо төлөгч юм л да. Нэг нөгөөлөхөд энэ бас одоо яг сая төсвийн байнгын хорооны даргын өрөөнд одоо хуралдаад байж байна. Төсвийн байнгын хорооныхан маань за хүүхдийн мөнгнөөс энэ хасах асуудалж яригч. За энийг бол би зөвшөөрөхгүй гэдэг хэлээд гарлаа. Харин үдээс хойш Монгол Ардын намын бүлэг шийдвэрээр танилцуулах үед цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд хүүхдийн мөнгө рүү гар дүрэхгүй гэдгээ мэдгдлээ. Харин шинэ хөрөнгө оруулалтын ажлуудаа танахаар төлөвлөсөн байна. За гэхдээ шинэ хөрөнгө оруулалтаа танаадаж эмч багш нарын цалин 3.5 сая хүрэх боломжгүй юм а. За засгийн газраас тооцоолж байгаагаар багш нарын цалин 30%, эмч нарын цалин 10-аас 15%, тэтгэврийг 8.6%-аар нэмэх саналтай байгаа юм байна. Тэр яаж одоо ядарсан бай оруулж болохгүй одоо мөнгнүүд юу гэдэг одоо төрийн албаагчдын цалин гээд 7.2 их найд байна. За хүүхдийн мөнгө 1.6 их найд байна. За өнөөдөр бас ингээ хэвлэр зарим нэг буруутай ойлголт явсан байлээ. Бид нар хүүхдийн мөнгөнд ерөөсөө гар хүрэхгүй. Энийг бол яг баттайгаар та бүхэнд хэлье. Ерөөсөө одоо бид нар нэг төрийн бүх үйлчилгээг бид нар 5.5 их найд хүргэл одоо явуулах ийм шаардлага үүсэж байгаа. Энэ 5.5 их найд хүргээс бид нар 10%-ийг нь танаж одоо зарлагыг нь шилжүүлж одоо багш нарын одоо өмнө амлаж исэн амлалтаа биелүүлэх буюу одоо багш нарын цалинг 20 дээр нэмэх нь 10 буюу он гараад 20%-аар нэмэгдүүлэх 7 сарын нэгэнд дахиад 10%-аар нэмэгдүүлэх одоо цалингийн зарлыг шийдэх. За мөн эрүүл мэндийн салбарын ажлагчдын цалинг 10-аас 15%-аар нэмэгдүүлэх асуудал байгаа. За мөн тэтгэврийг 8.6%-аар нэмэгдүүлэх гэдэг. Энэ зарлуудыг шийдэхэд бидэд үндсэндээ 1.3 их найд төгрөг шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар бол энэ удаа бол зөвхөн урсгал зардал биш. За мөн шинээр хэрэгжих одоо хөрөнгө оруулалтын төслүүдээс мөн ялгаа авахгүй 10%-аар таанах буюу 500 тэрбум төгрөг бас танахаас өөр аргагүй нөхцөл байдал орж байна гэсэн үг. За засгийн газрын энэ саналыг зандан шитрийн тал гэгдэж байгаа Монгол Ардын намын 35 гишүүн дэмжиж байгаа бол эсвэргээрээ засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүд төсвийн зардлыг үдэн хэмжээгээр танах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсээр байна. Түүнээсээ цаашаа дахиад нөхцөл байдлыг үл хөрөнгө оруулалт руу орохоос арга байхгүй. Тэгэхээр өнөөдөр бас хүүхдийн мөнгө төгрөг гэтэр үст яриад эхэлж байна. За миний хувьд бол яг энийг үйлэхэд бол одоо энэ шийдэлтэй энэ 7 хоногт хөрвөл тун сайн байна. Тэгэхгүй бол одоо энэ маргаан үргэлжлээ төсөв баталцсны дараа дахиад цаашаа ингэж үргэлжлээ явахад бол гарцал шийдэл хэцүү шүү дээ. Дахиж он гараад төсвийн тодглоор шийдэхгүй бол одоо өөр боломж байхгүй гэж харж байна. За ийхүү төсвийн ажлын хэсэг 2026 оны төсвийн тухай хуулийг 3 дахь хэлцүүрэгт оруулахаас өмнө урсгал зардлуудыг танах замаар цалин тэтгэврийг нэмэгдүүлэх төсвийн орон зай гаргахаар ажиллаж байна. Зөвхөн давхар одоо байгаа нөхцөл боломжоо тайлбарлаж эрүүл мэнд босролын салбарынхантай хилцээр байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байна.